Z-үеийн төлөөлөл болсон залуу мөксөлт гэж хэмбэ гэдэг талаар хоёулаа ярилцсан. 95 оноос хойш төрсэн залуусын үзэл бодлыг сонсох булан учраас энгийн чөлөөтэй байгаарай гэж хүсье. За захим хэрэглээг ярихгүй өнгөрч болохгүй байх. За Facebook, Instagram, TikTok бүгдийг нь ашигладаг. Захим ертөнцид ер нь хэдэн цагийг зарцуулдаг вэ өдөрт? За ерөнхийдөө бол нэг их цаг бараг зарцуулдаггүй гэж хэлж болно. За Facebook бол мэдээж ашиглана. Instagram бол одоо сүүлийн үед л ашиглаж эхэлж байгаа. За TikTok-ыг бол ашиглана. Тэгэхдээ ерөнхийдөө бол Facebook-т бол нэг мөнхийн байвддаггүй. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол баг захим ертөнцид баг байдгүй гэж хэлж болно. Тэгээд TikTok-ийнхаа бичлэг хийхдээ ч гэсэн ер нь бусад хүмүүсийг ажиллахад бол TikTok-ийн бичлэг хийх гэж хүмүүс аягүй цаг зарцуулдаг юм билээ. Тэгээд би бол нэг цаг зарцуулдаггүй. Тийм. Өмнө бүгд намайг хардаг байлаа. Бангал лазуудаараа гардаг байлаа. Дажгүй газар бүрээр ордог байлаа. Арсаа орой болгон тордог байлаа. Харин одоо гэрийн авга ямар цалин байхгүй. Хараар ажил зав надад айлнж бай. Уруулаа улаанаар будаад одоо ингээд тийм л хүсмэс зүгээд бичлэг хийгээд хүмүүс эмгтэй эрэгтэй ингээд хүүсийн тал дээр ингээд асуудал үүсээд байсан л да энэ тал дээр. За яг тэ нөгөө нэг манай монгол хүмүүс чинь нэг нь сайлцсан байх юм бол дагаа сайлцдаг тий нэг нь муулцсан байх юм бол дагаа муулцдаг гэсэн учраас тэрийг бол харьцангуй яг миний бодож ирснээс бол хамаагүй баг эргээр хүлээж авсан гэж хэлж байна. Яа гэх юм бол тэр манай нөгөө ийм нэг өдөр нэгийн зураг авалтан дээр би яг тэр нь дуусгаад тэгээ би нөгөө хүлээлт үүсгэх гээд тэгээд яг шар паригтай тий нөгөө нэг улаан уруулын модогтой бүгд л намайг хардаг байлаа сингл мам. Тэр нөгөө трейлер маягаар би TikTok дээр хүлээлт үүсгэх гэж тавьсан байхгүй юу. Тэгэхэд бол ихэнх нь бол яг ойлгоод яг энэ яг жүжиг яг кино хийгээд ийн гэсэн юм ойлгоцсон байсан болохоор хамаагүй харцсангуу гайгүй хүлээж авсан. Гэхдээ бол одоо ч хүртэл бас намайг эрэхтэй юу, эмхтэй юу гэж асуудаг тий. Ингээ маргаан үсгдэг хүмүүс бол зөндөө байдаг юм билээ. Одоо захим ертөнцид ингээд дуйлан шугаа элдэн бус юм болдог шүү дээ тий. Одоо чинь Candy Mukush гэж танд юм аа гэдэг ч юм уу тий. Энэ болонд ер нь хэр ач холбогдол өгдөг вэ? Нэг ач холбогдол өгдөггүй. Ерөнхийдөө бол би баг пост одоо ингээ харж агаад таалагдсан баг би лайк комент гэдэг ямиг ашигладаггүй. Ер нь гүйлгээл харцдаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол одоо яг тэр нэг халуун болоод байгаа тэр нэг захим ертөнцийн акшн биш тий. Тэр юмнууд чинь бүгдээ л TikTok руу ордог байхгүй. Тэгэл яг тэрэн дээр нэг ач холбогдол үүш нэг бичлэг хийн үг гэхээс биш яг тэр хүмүүстэй адилхан ингээл ховж хөөцөлтөл энэ муха тэр муха энэ сайн тэр сайн. Яг тийм надад юусэн байдаггүй. Реклам бичлэг хийж байгаа гэж харахад нэлээд нээлттэй үжиг санагдсан л да. Ямар урсгалын хөгжим сонсдог вэ? Lady Gaga-гаас тусдаа. За Lady Gaga-гаас тусдаа гэх юм бол юусэн урсгал чиглэл баримжаа надад юм баригдсан юм байхгүй. Өөрийн чихэнд л айтайхан сонсогдчихвэл тийм энэ ямар гоё дуу вэ гэл тэгэл тэрийгээ сонсоод яваад байхгүй. Тэгээд гол нь сонссон дуунуудаа бүгдийн төгөл рүү хурд дээр дарж сурахыг хүсдэг. Гэвчиг нот нь олддог байхгүй. Тэгэхээр нөгөө нэг нот нь олдохгүй болохоор сонсголоороо олох шаардлагатай болдог байхгүй юу. Тэгэхээр сонсголоороо эхлээд баруун гарын олно. Тэгжээд дараа нь зүүн гарын олно тий. Тэгэхээр нэг жоохон цаг зарцуулагдаж эхэлдэг гэх юм уу. Тийм. Монголоос хамтлаг дуучин сонсдоггүй. Монголоос бол хамтлаг сонсдоггүй. Дуучингаас гэх юм бол яг уука, дуучин уука тий. Яг ерөнхийдөө бас л ийм амар их чөлөөтэй тий. Яг өөрөөхөөрөө байдаг. Одоо ер нь бүх л залуучууд одоо яг залуу үеийнхэн маань бүгдээ л уука дуртай ч тий. Уука дургуун гэж байдаг. Шинэ стилийг оруулж ирсэн тий. Шинэ урсгал чиглэлээр гаргаж ирсэн. Тийм учраас бас надад яг уука гэж манай аяг таалагддаг. Монголын яг Lady Gaga шиг санагддаг ш надад тий. Одоо Z үе буюу бидний үеийнхэн сэтгэл готролд өртгөн ингээд илбэг байдаг гинэ. Одоо бидний яг тэр эм орох юм уу тийм. Эмзэг мэдрэмт. Энэ одоо эм орох гэдгийг одоо яг юу гэж ойлгодог? Энэ одоо яг юу гэсэн үг юм? За ерөнхийдөө бол эм орох гэдэг үгийг тайлбарлах юм бол эмзэг мэдрэмтгий нөгөөт нь юу лээ? Орхигдсон. Тийм тэгж тайлбарлалт юм билээ. Тэрэн дээр бол би бол нэг ач холбогдол өгдөггүй. Яа гэх юм бол би нөгөө нэг юу сайлсан ч комент хийсэн, муулсан ч комент хийсэн тэр болгоныг ингээд зүгээр ингээ хайчдаг учраас надад тийм эм орох гэсэн юм нэг тохиолддоггүй. За тэгээд яг орчин үеийн энэ залуус Z үеийнхэн маань яг яагаад эм ороод байна гэхээр хитрхи их комментэд ач холбогдол өгөөд хитрхи их ингээд сошиалар яваад байгаа учраас одоо жишээ нь
миний бодлоор л ингэж боддیں۔ Намайг одоо ингэж жишээ нь ингээ муулж байгаа тий. Одоо энэ улсууд яг өөрсдийнхөө бие дээр авч үзээд ингээд Facebook дээр ч юм уу TikTok дээр ингээд бичлэг хийгээд тэрний эргээгээд өөр ямарваа нэг хүн муулах юм бол тэр хүн өөрөө адилхан ингээд муулж ирсэн мартаад гинт юм орох магадлал өндөртэй байхгүй юу? Яагаад гэх юм бол тэр захим ертөнцөөр ховж ив хөөцөлдөж яваад байгаа хүн тэрийг ингээ өөр дээр илүү тусгаж авахтаа бүр илүү хүнд үйд юм бэлээ. Тэрийг бол би бүр ингээд яг хөнгөөс нь яг хараад үзсэн. Тэгэхээр яг соёлтой хэрэглээ гэдэг чинь яг тэр л ахгүй те хамаагүй бити ховж ив хөөцөлдөөч. Тэгээ энэ ховж ивнээс ч юм болоод амиа орлох шалтгаан хөтөл гарч байгаа байхгүй юу? Яа, хааласаагүй. Барилдах жоол юм аа. Юу гэсэн нэг хүнтэй ингээ барилдаж шидүүлэхдээ пат гэж онол гай штий. Цонх болоод болохоор чи пат юм уу? Зэт үеийн залуус эрүүл хооллохыг хичээдэг гэдээ уншсан юм л да. Энэ бол судалгаагаар батлагдсан юм билээ. Тэг ингээд бидний үед одоо идэх хоол хүнс бүгдрээ илбэг олон сонголттой чөлөөтэй. Хоолтон дээр их анхаардаг. Яг гэрийнхаа тэ эмээгийнхаа хийж өгсөн хоолыг л идэж явдаг л та. Гэхдээ яг зөв хоол талаас гэх юм бол яг гэх юм бол одоо бол фитнес, spinning, aerobic ер нь бие галбар хөгжүүлэх бүх талын юмнууд дэлгэрээд эхэлсэн. За сайхан биетэй байхын тулд тэднэр заавалшгүй хичээлэх хэрэгтэй. За хичээлээ дүр тун гарахгүй учраас хоолтой өөрчилж байгаа байхгүй юу? Тийм учраас хамаагүй харцангуй зэт үеийнхэн маань зөв хоолдог болсон гэж хэлж болох баг. Гэтэ зарим нэг улсууд нь бол бас түргэн хоол мол гэл тэ янз бүрийн юмнуудыг хэрэгэлдэг байж магадгүй. Гэтэ бол яг миний яг өөр дээр гэх юм бол би бол нэг тийм илүү дуу юм хэрэглээд байдаггүй. Яг хоо илүү юм хэрэглэнэ гэх юм бол би хаяадаа л нэг таргуу тийм. Тийм. Хамгийн их мөнгө өрдөг зүйл чинь юу вэ? За хамгийн их мөнгө өргөх нь такси юм уу да. Тийм ерөнхийдөө бол такси. Яа гэх юм бол одоо нөгөө нэг ер нь одоо ингээд надад ингээд явах газар амар их байдаг байхгүй эндээс ч дуудаал тэндээс ч дуудаад хөөе инээ хөөе тэрэ гэж найс цаашаа тэгэнгүүт ингээд автобусын цухаар мэдээж төгжин тэгээд дээрээс нь суудал олдохгүй тий тэгээд шахацалтан тэгээд ерөнхийдөө бол хүн болгон бол нэг автобусанд бол нэг тийм ам сайтай байгаад идэггүй шүү дээ. Тийм учраас би нөгөө нэг айгу түргэн яг миний яг нөгөө нэг өөрийн зам болохоор айгу түргэн юм болгоныг ингэдэг хүн болохоор хурдан амжуулах гал такси. Ингээл такси. Тэгэл ингээд ядчихт ингээд очиж байгаа газарнууд маань дандаа ийм хотын ингээд бүр ингээд нэг бол урд нэг бол хаа байсан баруун зүүн зах те ийм ингэж явдаг болохоор такси баг бүх мөнгө өгчдөг. Одоо ингээл залуу хүмүүс ярьдаг ч тийм хотын соёлын юм зүйлээс эхэлнэ. Бид бол хотын залуучууд гэл. Чиний бодлоор одоо хотын соёл гэдэг зүйл хамгийн наад зах нь юунаас эхэлнэ гэж боддөг вэ? Цэвэр цэмцгэр орчноос л эхэлнэ гэж боддөө шүү дээ. Тэгээд нөгөө нэг гол залуучуудын маань бие авч явж байгаа байдаг. Тэгэхээр нөгөө нэг бас яг манай Монголын нийгэмд гэх юм бол хитрхи гойж ганглаад байвал бас муулаад байна тий. Энэ ёстой нэр нь ядцсан гэл тий. За нэг бол бас нэг юм ингээд хитрхи муухай яваад байвал бүр муухагаар нь хэлчин. За тэгээд яг нэг шугамаа бариад яваад ахаар бас хэцүү тий. Энэ баг одоо ингээд за миний одоо TikTok дээр тэр өмсдөг хитэн малгайт завчнууд бол одоо баг хүмүүс үзий ядаж эхэлж байгаа хгүй тий. Тэгэхээр чинь би бас яг нэг хэвийг бариад яваад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас муулаад байна. Тэгэхээр айгүй хэцүү. Тэгэхээр ерөнхийдөө бол хотын соёл гэх юм бол хүмүүсийн байгаа харилцаа цэвэр цэмцгэр орчин. Тэгээ залуучуудын хувцлалт буюу бие авч явж байгаа байдлыг л хотын соёл гэж хэлнэ. Мөнх сүлд хэр олон найзтай вэ? Айгүй олон найзтай гэж баг хэлж болно. Тэгээд нөгөө нэг хүн болгонд enjoy хандахыг хүсдэг тийм ийм нэг нөгөө нэг бие тооцсон сэгцэн хүмүүс бас байдаг шүү дээ нэг ингээд нэг хэрэгтэй хүнтэйгээ харьцаад тэр гүнүүдтэй дуурахгүй тийм хүмүүс ч юм яг тийм хүмүүстэй адилхан биш бүр хүн болгонтэй илгэсэх дотор хүнтэй найз болохтай айгүй амархан бохгүй би ингээ өөрөө айгүй яриас болохоор оч тэр юм уу бүр ингээ автобусны хүртэл хүнтэй ингээд уудах айгүй дургуун бохгүй тэгэл төгдөрч ядж хат нөгөө хүнтэй ингээд буухта баг найз болоод буучдаг тийм болохоор надад маш их найзууд байгаа гэж хэлж байна. Тэгээ жишээ нь урлаг соёлын байгууллагаас бол надад зөндөө байна. Тэгээ тэр дотор хөгжимчин жүжигчин дуучин зөндөө байна. За тэгээ хувц загвараас надад зөндөө байна. За тэгээ дээрэс нь гоё чимэглэл мейкап гэл одоо ийм хүн болгон тэгэл одоо жишээ нь баг ингээл баг энэ тэнд ингээл нэг дотор орхол юм бол баг надад таньдаг хүн зөндөө байгаа гэх юм уу найз нөхөд зөндөө. Найз нөхдөд сонгоход ямар нэгэн шалгуурч гэдэг юм уу те? Эсвэл одоо ямар нэгэн одоо диктаторч гэдэг юм уу? Тийм юм байхгүй. Ерөнхийдөө бол нэг тийм юм байхгүй. Яг гэх юм бол хүн нэг
энэ яг нэг нүдэнд дулаахан байна да гэсэн хүнтэйгээ илүү харьцдаг шүү дээ. Энэ яг надтай нэг юм байна да. Гэсэн хүмүүстэйгээ бүр илүү дотн харьцаж эхэлдэг. Тэрнээс биш яг үзэх зур ингээд нэг найз гээд явдаг хүмүүс зөндөө байдаг шүү дээ, тий. Тэр хүмүүстэйгээ бол зүгээр л enjoy байдаг гэх юм уу. За одоо нэг жоохон юм философийн гэх юм асуулт асууя л да. Стресстэй ухаантан эсвэл жаргалтай тэнэг байхын айлын илүүд үзэх вэ? Жаргалтай тэнэг байх юм. Илүүд үзэн. Яа гэх юм бол стресс гэдэг юм чинь хүнд ямар ч хэрэггүй байхгүй юу? Тэгэхээр хоосон стресстэйж тэгээд ухаантай. За яг хуу тэгэж стресстэйж явж байгаа дараа нь тэр ухаантай хүн амжилтанд хүрч магадгүй л тэгтээ он удаан жилийн дараа байхгүй юу? Тийм учраас надад стресс гэдэг өөрийгөө ч ядраагаад бусад хүмүүсийг ч ядраагаад ялангуяа би бол стресстэй ингээд хав өөрийнхөө бусад хүмүүсийг ингээд хажуудалд байгаа хүмүүсээ бүгднийг давхар стресстэй үлдэг. Тийм учраас би жаргалтай тэнэг байх гэсэн сонгоо. Тийм. За хөгжмийн зохиолч Бах гэд мэдэн те Йоганн Себастьян Бах те би 5 дугаар ангидаа нэг Бахын зохиол тоглодог байхгүй. Тэгээ манай мэрэгжлийн багш би нэг амар муухай тоглоод тавтаагүй ороод тэгэл тоглоо суужсэн чинь гар чи маргааштай өлтөө олгож ирэхгүй бол би чамайг өстө нэр огч шүү гэж тэгдэг байхгүй. Тэгэл би сургууль дээр тавтаад найзтайгаа гэртээ арих гал хөгжим үжиг автобусны будаас гуугаад автобусан зугаал явж исэн чинь автобусан чинь ингээд би найзтайгаа юм яг үндэ би нота марцсан байхгүй. Тэгээд хүн чинь нэг нота марцчлаа гэж хэлж болно шүү дээ. Тэгэхгүй гинт юм ярьсан санснаа. Яа на би баха марцсан байсан чи тэр дотроос хүмүүст зүгээр л ингээд над руу амар муухай харж байгаа байхгүй. За одоо бидний одоо чухал нэг зүйл бол ажлын байр тийм ээ. Өөрөө хөгжимчин. Өөрийн чинь мэрэгжил одоо энэ нийгэмд хэр ирээдүйтэй мэрэгжил, өөрийнхөө ирээдүйг ер нь хэрхэн хардаг вэ мэрэгжилтэйгээ холбож? Ерөнхийдөө бол их ойрхон шүү. Ингээд төгөлдөр уурчиг бол дотор нь зөндөө ангилдаг байхгүй юу? Хүн яг мэрэгжлийн бус хүн бол төгөлдөр хуурчин байна л гэж боддог. За тэгэхээр төгөлдөр хуурын багш гэдэг хүн байна. Төгөлдөр хуур гоцлооч гэж байна. Төгөлдөр хуурын оркестрант хөгжимчин гэж байна. Концерт мистер гэж байна. Тэгээд нөгөө нэг юу сонирхолтой буюу гармон гэсэн ийм 5 төрөл төгөлдөр уурч хуудаг байхгүй. Бүгдээрээ л адилхан төгөлдөр уур тоглодог. За яг миний яг авсан мэрэгжил нь болохоор би концерт мистер гэдэг мэрэгжлийг авч байгаа. За энэ нь болохоор дуулаач, хийл, морин хуур ерөнхийдөө бол ингээд зайлшгүй нэг юм дан хоолон хөгжимтэй хамсран хөгжимтгүүд зайлшгүй арталтан төгөлдөр хуур хэрэгтэй байдаг шүү дээ тий. Тэгэхээр концерт мистер гэдэг мэрэгжил бол одоо урлаг соёлын байгууллагууд ингээд хөгжиж эхлээд явж байгаа учраас хамгийн эрэлттэй мэрэгжил гэж үздэг байхгүй. Тэгэхээр миний яг сонгож авсан мэрэгжлийн ажлын байр бол хамгийн эрэлттэй гэж хэлж болно. Оркестрант хөгжимчин гэх юм бол тэр чинь зөвхөн оркестр донд суудаг. Тэгээд тэр олон хүн дундаас ганц л байгаа байхгүй. Тэгэхээр бас ирээдүггүй байж магадгүй. Гэхдээ нэг бодол ирээдүйтэй байж магадгүй. Тэр юм чинь хоёр талтай байдаг шүү дээ. Тэгээ яг миний сонгож авсан мэрэгжил бол хамаагүй эрэлттэй. Тэгээ чиний бодлоор одоо Z үеийн залуус бид нар яг аз жаргал гэдэг зүйлийг ч юм уу, кайф гэдэг зүйлийг ч юм уу юунаас авч байгаа юм шиг анзаарэгддэг. Яг жаргалтай байгаа юмнаас л кайф гэдэг юмыг авдаг баг. Тэгээ одоо ер нь хүмүүсийг хараад байхад дурлж байгаа, дуртай байгаа юмдаа л тэрнээсээ л кайфыг авдаг баг. Жишээ нь бол би бол юм идчихэж кайф авдаг юм бохгүй юу? Тийм. Амттай юм идчихэж, чихэрлэг юм идчихэж би кайф авдаг тийм. Тэгэхээр ингээд хүн болгон яг өөр өөрийнхөө дуртай юмнуудаас кайф авдаг байх гэж би харж байгаа. За тэгэхээр залуу хүний хувьд эх орны хөгжилд одоо ингээ хувь нэмэр оруулна гэж ярьдаг шүү дээ тийм. Энийг юу нэг юу гэж ойлгодог вэ? Зүгээр л одоо залуу хүний хувьд. За эх орны хөгжилд хувь нэмэр оруулна гэхээр залуучууд бол нэг учиргүй улс төрлөө чичрээд авахгүй бах тий. Тэгэхээр одоо бол манай энэ улс төрөөс засгийн газраас хамаагүй ингээд олон сайхан барилга баригдаж байна. Энд чинь яг бүгд л залуу хүний барьж хийж байгаа босгож байгаа тий. За тэгээд одоо жишээ нь хүмүүсээс дурдах юм бол ингээд Намунагийн Wallerson брэнд гэл тий. Тэгэл юм хувцсны брэнд, Evel брэнд, Гоё Моё гэл энэ болгон ч л яг их орондоо хөгжил авчирдаг байгаа байхгүй юу. Тэгэл нэг юм нэг шинээр нэгээл нэг юм ингээл залуучуудтай нэг гэдэг чинь бас л нэг хөгжил юм болов уу гэж харддаг шүү дээ. Манай үеийн залуучуудтай ингээд чөлөө цагаараа ингээд чөлөө цаг өнгөрүүлэх газар байхгүй гэж ярьдэн шүү дээ. Амар хотоо голдог шууд хэлэхэд тий. Чиний бодлоор ер нь Улаанбаатар хотод бид нар гараад яг юу хийх боломжтой вэ чөлөө цагаараа? За тийм газар бараг цөөхөн шүү. За шинээр гэрэлт гудамж гэж нэгдсэн тий. За тийш ол рүүс очиж үзчихаагүй. За паркын зөвхөн 100 нэгднэ. Өвөлжөнгөө хүлээж байгаа. Арайч уу гэж нэгдэн. За тэгээд
Тань одоо л яг орчин үеийн залуусууд бол нэг учир зүггүй бүхний дээр номын санд ороод бол чимээгүй орчин ингээд ном уншаад байхгүй бах. Би бол ном унших айгу дургу юм байхгүй. Ном харахаар л миний найр хүрдэг. Тийм учраас номны санд бол их байхгүй бах. За тэгэхээр гадаа бол бас нэг тэгээд байхгүй бах. Тэгэхээр ялангуяа ингээд чөлөө цагаа өнгөрүүлж байгаа газрыг харахаар за нэг цөөхөн хувь нь бол нэг гадуур дотор тэгээд нэг спорт заалмал тий нэг тиймэрхүү юмд өнгөрчиж магадгүй. За ихэнх нь миний ажилласнаар бол PC-нд л сууж идэв юм бэл. Ихэнх хувь нь. За тэгээд бүр цаашлаад явах юм бол Барс авшаа үзэх юм газар. Тэгэл өөр байхгүй. Манай Монголд бол яг үнэндээ бол чөлөө цаг өнгөрүүлэх газар байхгүй. За тэгээд ялангуяа гэр орноосоо гардаг хүний тийм айлын сайн хүмүүс шүү дээ. Тэдний чөлөө цагаа гэртээ л өнгөрөх. Ялангуяа яг тэр нь над дээр ажилладаг байхгүй ерөөсөө. Би 103 сар хайчдагчгүй, хийх чинь байхгүй, хайшааж гарахгүй би ерөөсөө гэртээ л сууж идэг. Имээтэй хоёр биний хараад. Тэгэл нэг ухаа цайсан юм чи ерөөсөө цусгүй мөсгүй баг хүн биш. Юу цав цагаанаараа байх ингээд 9 сарын нэгэнд уулзахаар тэгдэг байхгүй. Гадаа гарахгүй байгаа юм чинь тэр чинь тий. Тэгэл баг л чөлөө цаг өнгөрүүлэх газар нь ихэвчлэн гэр. Тийм. Тэгэхээр Монгол улсад хот дотор маань үнэхээр чөлөө цаг өнгөрөх газар баг байхгүй. Миний бодлоор. Цаг хэр барьдаг вэ? За нөгөө түрүүний ярилцсан дээр айгуу цөлөн балан нэмэх замбраагүй надад баг тийм юм гэж байдаггүй гэж ярьсан шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан би бол нэг зоолттой нэг 10-20 минут заавал хоцорно. Тэ цаг барина гэж юм надад байдаг. Ганцхан чиг ер нь бүгдээрээ. Тий, ер нь бол тэгдэг. Тэгээд угаасаа за эрт гарлаа гэхэд төгжсээр байгаа л таарж байгаа юм чинь. Тэгэл нэг яар сэтгэлтэй хүн чинь болохоор буугаал алхах чинь тэгэл алхах гэж наашаа ирэх гэсээр ирэлж бас нэг цаг удаал. Тэгэл. Тэгэхээр бол яг намайг бол цаг барьдаг хүн гэж хэлэхгүй. За тэгэхээр одоо хамгийн сүүлийн асуултаа асуух чинь. Зэт үеийнх ингээ яриад шүү дээ. Одоо бидний үеийнхнийг хэлээд шүү дээ. Дүгнээд нийтэд нь базаад одоо ингээ цөө үгээр ийм хүмүүсийг хэлээд байгаамаа. Бид нар ийм онцлогтой гэд ингээ хэлвэл. За мэдээж орчин үеийн тий үзэл бодолтой тий глобалчлагдсан. За тэгээд цахим ертөнцийг бол утгаар нь ашиглаж чаддаг тий. За тэгээд компьютер ингээд юм орчин үеийн шинэ гарч байгаа бүхнийг өөр юм болгоод эзэмшсэн. Тэгээд бусад одоо зэт үеийн биш хүмүүсээ бодох юм бол хамаагүй л мэдлэгтэй тий. Тийм хүмүүсийг зэт үеийнхэн гэж хэлэх юм болов уу гэж миний бодлоор бодож байгаа. За баярлалаа.